хөгжлийн яриад бас одоо зөв хэрвээ одоо манайхан санаж байгаа бол өнгөрсөн одоо чуулганууд дээр би бас хэлжсэн. Хүний хөгжлийн асуудал одоо хэдэн хурал буй, хэдэн цуглаан, хэдэн хүлээ авалт, хэдэн хүн одоо заалан цуглуулснараа хэмжигдэхгүй маа гэж. За сая бас энэ сэмжлэл хөгжин хөгжим леделц энэ тайзны гэрэлтүүлэлттэй холбоотой зардлын асуудлыг ярьж байна. За би солин төвөргөө гэдэг байгууллагаас удирдаад нэг жил гарсан болж байна. Тэгэхээр ямар ч байсан мэдээллийг бол нэгт өгөх, хоёрт бас нэг асуултаа бод. За бид нар ингээд нэг арга хэмжээгээд 20-30 сая ингээд лед дэлгэцийн зардал, гэрэлтүүлгийн зардал, тайз дэлгэцийн заслагын зардал гэдэг ингээд 20-30 за 100-аар тогтхон зардлууд гаргадаг. Тэг жилд маш олон энэ одоо хурал цуглаан арга хэмжээнд ингээд хийгддэг. Тэгэхээр энэний маань үр дүн байхгүй байна гэж хувь төлөөлөгчид үзээд байгаа. Тэгэхээр энэ одоо соёлын төвөргөнд бол огт одоо ийм түрээсийн зардал энэ төр орж ирдгүй. Тэгээ өнгөрсөн одоо чуулганууд тэрээр манайхан санаж байгаа бол би бас энэ наадмын бэлтгэл ажилтай холбоотой бас зардлын асуудал ярьж ирсэн. Наадмын бэлтгэл ажил гээд соёлын төвөргөнд тодорхой хэмжээний зардал тавьчихдаг. Уучлаарай энэ байгууллага дээр бол нэг төвөргөний ч одоо тийм зардал мөнгө орж ирж ямар нэгэн одоо үйл ажиллагаанд түрээс мөнгөөр зарцуулах ийм юм бол байдгүй шүү. Энэ байгууллага өөрөө нийслэлийн одоо орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болсон. За бид бас өөрөө өөрсдийнхээ зардлаар ингээд өөрсдийнхөө байгууллагыг авч явах гээд ингээд бас оролцож байгаа. За нийлээдгүй одоо 38 жил барилга бол хуучирсан. За тэгэхээр барилга нь хуучирсан юм чи тоног төхөөрөмж бол хуучирсан байгаа ойлгомжтой. Тэгэхээр энэ дээр бол нэг юм магадгүй энэ төсвийн зурчуулалт явж явах магадaltaй. Би бас өнөөдөр өглөөс Эрдэнэ дахь туризмын даргатай нэг ярьж исэн. За өнгөрсөн жил соёлын төвөргөө 3.6 тэрбумаар 6 том ажил зарласан. За үүний нэг лед дэлгэц одоо зарласан боловч шалгуур хангаж оржсэн одоо аж ахуйн нэгжин шаардлагад нийцсэн дэлгэц авчирч өгөөгүй байгаа учраас одоо бид нар туслах саналаа өгсөн юм нөхцөлтэй байна. Гаднаас айлууд бол одоо дэлгэцээ ингээд авчираад түрээсээр авчираад байрлуулдаг юм байлээ. Тэгээд лед дэлгэцийн түрээс гэдэг бол одоо тэр болов. Үүнээс бол одоо юу гэдгийг тайзны гэрэлтүүлэг, нэмэлт гэрэл за одоо юу гэдгийг өөр одоо техникийн хөгжмөнтэй холбоотой техник аппаратур бол хамгийн одоо сүүлийн үеийн бас гэж сүүлийн үеийн ч байх ямар ч бас стандарт нийцсэн гэж ингэж мэргэжлийн улсууд бол ярьдаг юм билээ. Тэгэхээр ямар ч байсан одоо ийм зардал бол соёлын төвөргөнд одоо орж ирдгүү шүү. Тэгэхээр энийг бас одоо нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга маань бас өөрчлөгдсөн юм билээ. Тэгэхээр бүх одоо зардлуудаа гаргаж ирж ажиллаа бас дүгнэмээр байгаамаа. Хувь хүнийхээ, хүүхдүүдийнхээ, өсвөр насны залуучуудынхаа оюун санаанд бид нар хөрөнгө оруулалт хийх ёстой байтал нэг өдрийн 2хан цагийн арга хэмжээд 100 саяын одоо зардал гаргаад байгаа нь өөрөө бол өрөөсгөл юм аа гэдэг бас санал болгож хэлье. За давхар энэ асуулт асуу. Энэ одоо олон энэ гэрлийн зардлыг хаашаа шилжүүлэх гэж байгаа юм бэ? Энэ яг хаана манай соёлын төв дээр л хийх ёстой арга хэмжээлтэй. Тэгэхээр одоо жил болгон л ийм гэрэлтүүлгийн зардал, дуу хөгжим аппаратурын зардал гэдээ гардаг байсан билгүй бодвол. Тэгэхээр яг энэхийн хариуцч одоо яг хэн одоо эзэмжүүлж хэн энийг одоо хаашаа шилжүүлж явдаг юм бэ? Энийг бас яг тодорхой асууя гэж бодчих. Би ерөнхийдөө судлаад өмнөх арга хэмжээнүүдийн үйл ажиллагаа ямар байсан гэдэг дээр нь анализ хийгээд тэгээ та бүхэнд танилцуулъя.